Alright, challenge-ийн 4-р өдөр. Let's go. 2:30 өнгөрч явах сэрээд 3:30-аас нэг хүнд хувийн тасалжуулалт дараад Лүлү бит хоёр гэртээ 4 цаг болж байхад хоёр талаас авуулсан. Дахианы мах өндөг шарж идээд Лүлү бас Густаво хоёрыг эрхлүүлээд ялуусаар байтал нэг мэдсэн ажилдаа гарах цаг болсон. Хувцас өмсөөд хоол хүнсээ багалж аваад ажил дээрээ 7 цаг гэж очсон. 9 цаг болж байхад барбекюныхаа махнаас бас баг зэрэг лууван гамбиртай болж идээд ажлаа хийж явсаар гоод фитнес зал руугаа 11 өнгөрөөж орсон. Сүүлд бичлэгэн дээр нуруу өвдөчлөө гэсэн хэсэг хүмүүс чи над мөстэй уусандаа орсоор байгаа ингэж байгаа мөстэй уснаас болоо гэж хэлээж тэгээд тиймэрхүү юмнууд нэлээд битсэн байлаа. Энэ нурууны өвчин зовиор мөстэй уснаас болоогүй гэдэг бүр та бүхэн 100% хэлж чадна. Яг гэвэл би яг өмнө яг энтэй адилхан зовиортой байжгаад үзүүлсэн чинь нурууны суул болцсон байсан. Тэгээ энэ болохоор нэлээд олон жилийн өмнө. Тийм болохоор ер нь хуучин бэртэл маань сэдвсэн л гэж бодож байгаа. Буцаж офис руугаа ороод 1 цаг болж байхад дахианы мах баг зэрэг төмөстэй идээд 4 өнгөрч явах 45 минутын гадаа алхалтаа хийгээд гэртээ 7 гэж очиод Лүлү машинаараа өөрөө ганцаар явна гэсэн болохоор хэсэг номоо уншиж агаад тэгээд нэг мэдсэн зүүрмэлцэн байлаа. Тэгсэн манай хүн явлаа шүү гэж нэг ирж үнсээ тэгээд л ажиллаа явсан. Үзсэн баярлалаа. Peace out.